Өвөг дээдсийн бүтээсэн соёл зан заншилууд бидний үнэт өв. Түүнийг хайрлан хамгаалж өвлөн уламжлагч Ахмад үеэсээ суралцсан хойч үедээ зөвөр өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Монгол түмний бахархал, оюун санааны дархлаа болсон энэ үнэт өвийг бүтээн залгамжлан авч яваа хүүхэд залуусаар гаруул нэвтрүүлгийн бааtruуд. Тэд юу бүтээж хэрхэн суралцахыг хамтдаа харцгаая. Монгол түмний наадмын өнгө төрх, хямар цог нь морь бүхийн цол дуудах уламжлалтай салшгүй холбоотой. Гэвч энэ өв сүүлийн жилүүдэд мартагдах хандлагатай болж нутаг нутгийн засвал цолоочдын тоо цөөрсөөр байна. Энэ үнэт уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилгоор өвлөн уламжлагч Цэрэн давг Тонж манлаа сургалтыг удирдан явуулж байна. За өндөр нам Олон түүний нүдэн дээр бас гой сайн уншвал тэгээд хаалга ташаа тэгээд тэндээс урам авдаг. Жохон хэцүү ингээд олон удаа ингэж давтаж нэг цолон дуудаад тэгэд өндөр темпээр явж байгаа болохоор хоолоо жохон цуцдаг. Яг тэр цолондоо л анхаарад тэгээд бас сандрахгүй л өөртөө итгэлтэй л цоллох хэрэгтэй гэж боддог. Анх аймгийнхаа бүхийн цолыг энэ жил дуудаад тэгээд их сандралтай байсан. Тэгээд шууд гараад өндөр темпээр эхлээд тэгээд замд нь цуцаад хоолоо цуцаа сууж ийсэн. Тэр нь би бодохдоо амьсгалын дасгал их чухал байдаг юм байна гэж бодсон. За амьсгааны дасгалыг хийхдээ сандлынхаа 3-1 дээр сайхан суугаад за тэгээ амьсгаагаа хамар амаараа зэрэг авна. За тэр авсан амьсгаагаа түгжээд бид нар түгжинэ гэж ярьдаг тийм ээ. Тэгээд маш багаар одоо зуухнаар үлээж гаргана. Зарим хүүхдүүд болохоор одоо нөгөө толгоо мөрөө хөдөлгөөд ингэж амьсгаа авдаг штэ. Тэгэхээр чин бид хэд буруу амьсгаа аваад инүүхэндээ амьсгаа авчиж байгаа байхгүй инүүхэн хооронд. Тэгэхээр нөгөө амьсгаа маань хурдан дуусна. Тэгээд нөгөө амьсгаа дуусчихлаар яах нь вэ? Хоолоогоо хүчлэх, багалзуурлуугаа одоо шахах гэх мэт одоо бэрхшээлүүд гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр хамар амаараа зэрэг зугуухан маш богино хугацаанд гэсэн үг тийм ээ. Амьсгаагаа сайхан дүүргэж аваад тэгээд авсан амьсгаагаа түгжээд үлээж эхэлнэ. За хэдүүлээ эхлээд хурууныхаа 7 хуруугаа гаргаад үзүүрийг үлээ тийм ээ. Зарим хүүхдүүд бол гараа ташаандаа аваад энэ миний энэ лүү амьсгаа орж ийн үгүй юу гэдгээ бас одоо давхар шалгаад явж болно гэсэн үг. За эхлээ амьсгаа гаргалаа. Бүх үеэс амьсгаа гаргалаа. Буцаагаа сайхан авлаа, хамар амаараа зэрэг авлаа, төвжлээ, үлээлээ. Хурууны чи үзүүр дээр салхи мэдрэгдэн шүү дээ тийм ээ. Бидний үлээж байгаа салхи мэдрэгдэн. За тэгээд дууссан хүүхэд нь гараа өргөөрэй заяа. Энэ бол ерөөсөө бас цаанаасаа байглаас өгөгдсөн өөрийнх нь авьяас өгөгдөл байгаа. Дээрээс нь өөрсдийнх нь бас хөдөлмөр одоо сурыг гэсэн чин ирмэлцлэл энэ байж байгаа. Нэг сумаас нэг юм уу хоёр л одоо сайн цаашдаа цоллоод явах боломжтой юм хүүхдүүд гардаг. Мэдээж нөгөө эвтэйхэн сайхан хөрхэн дуулцдаг дуу хоолойны өнгө тембрээс бас болж байгаа. За эхлээ амьсгаа гаргая. Буцаагаад авлаа, түгжлээ, үлээлээ. За яг одоо хадагныхаа үзүүр хэсгийг хадгаа сайхан унжуулж агаад. За ингэж хийх юм бол илүү одоо бодиттой, үр дүнтэй болох нь шүү дээ. Яг миний амьсгаа хэр гарч ийн үү, их гарч ийн үү, баг гарч ийн үү гэж мэдрэгдэх нь байна. Би өмнө жил аймгийнхаа баяр наадмын бүхий цолыг дуудаж ирсэн. Тэгэхэд нөгөө нэг эхлээд ямар ч дасгал масгал хийгээгүй. Тэгээ шууд гарцсан чинь хамаагүй нөгөө нэг өндөр темпнээс эхэлсэн чинь яг цолныхоо дундуур хоолоо цуцаад нэлийн хүчлээд яг тийм асуудал гарч ирсэн. Тэгээ яг тэр маань болохоор нөгөө бэлтгэл хийгээгүй. Тэгээд
шууд эхэлчихлээр нэг баг зэргийн сандрал үүсч эхэлдэг. Тэгээ хүн сандрахаараа нөгөө амьсгаагаа хянахаа болоод тэгээ хоолоороо хүчилж эхэлдэг байхгүй. Би нөгөө соёл урлагийн их сургууль сурж байхдаа багшаасаа сурж авсан дасгалыг энэ цоллоочтой зааж өгөх юм бол бүхий цоллооч тэр морины цол за тэгээ энэ эрүүл магтаал уртын дуу гэдэг энэ Монгол соёлын хувьд амьсгаа бол маш их хамгийн их хэрэглэгддэг чухал зүйл юм байна гэж ойлгоод энэ сургалтандаа ингээд оруулаад яваад байгаа. Би нэгэн сая оролж 32 цагаалгыг нэг амсгаагаар тоолё. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 19 цагаалга, 20 цагаалга. За ингээд дунд нь жоохон алгасаа явчлаа. Гэхдээ нэг 16 7 хүрчих яг шиг байна те дунджаар. За тэгэнгүүт маргааш одоо жишээ нэг 20 болох гоо ч юм уу те ингээд оролдоод байх юм бол багаар амьсгаа маань сайжраад байна гэсэн үг. Цол дуудахад хоолойн цар хүрээнээс гадна амьсгалаа зүх барилах нь чухал. Байнгын бэлтгэлтэй байж л цол сайхан дуудана. За одоо ингээд багш нь удаанаас хурдан руу шилжүүлж байгаа тийм ээ. Баруун зүүн, баруун зүүн, баруун зүүн, баруун зүүн. За гараа урагшаа гаргалаа. Гарын арнын алганын арнын алганын арнын алганын арнын алганын арнын алганын арнын алганын одоо баг зэрэг хурдлуулъя тийм ээ. Арнын алганын арнын алганын арнын алганын арнын алганын арнын алганын арнын алганын За ингээд яваад байна гэсэн үг. За одоо улам сонирхлыг татж байгаа. Ер нь хүний нүүр хараад урдаас нь ярих нь илүү болж байгаа сандрахгүйгээр. Ер нь морь бүхний цол дуудснараа альва зүйлийг хурц тод хэлцэрсэн. За одоо хүүхдүүдээ хардаа өсгөө одоо жишээ нь туг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол тугны зүүн талынх нь зүүн талын засвуулууд. Баруун талынх нь баруун талын засвуулууд. Тэгэхээр нэг өсөндөө ертөнцийн зүгээр тийм ээ. Наадмын талбайн туг одоо хаана байгаагаас шалтгаалаад зүүн баруун талын засвуулууд маань байраа эзэлж байна гэсэн үг. За тэгэхээр би одоо багш нь эхлээд зүүний засвал болж байгаа. За тэгэхээр одоо бөхөө одоо ингээд тосч авъя. За бөхмөө сайхан одоо гуяа хаалгадаад гүүгээд засвал дээрээ дивж гарч ирнэ. За тэгэхээр зүүн талын засвал дээр гарч ирж байгаа бүх зүүн мөрөн дээр мөр солихгүйгээр дивх ёстой. За энэ үед засвал бөхөө сайхан тохон доороос нь тосч аваад нэр цолоо хэлээрээ гэж танилцаж авна. За хэн блэ? Сүхбат. За тэгээд магнан талаас нь буюу зүүн талын засвал маань баруун гараараа бүхийнхээ малгайг магнан талаас нь авч байгаа. За ингээд залаа байх, залаатай бөхөө бол залааг нь ингээд сайхан янзлаа тийм ээ. За ингээд одоо бөхөө гаргана гэсэн үг. Тэр бүхний хэмбэ залуу бүх Сүхбат гарлаа. За эсвэл гарлаа гэж болно, эсвэл Сүхбатаа гэд нэрийг нь хэлж болно тийм ээ. За ингээд нөгөө малгайгаа зүүн гар дээр авчираа тавьчихна. Нөгөө тэмдэг одоо тэмдэг нь бол энэ талтай. Залаа нь одоо ийшээ унтсан байдалтай тийм ээ. Ингээ явах нь. За ингээд бүх маань барилдаа явлаа. Барилдаад даваад ирсэн тохиолдолд бид нар малгайг нь өмсгдөг. Унсан бүхий малгайг бол гарт нь өгдөг дүрмтэй. За тэгэхээр одоо манай Сүхбат давсан байлаа гэж бодъё. Би одоо малгайг нь өмсгөх гэж байна. За малгайг нь өмсөхдөө дандаа баруун гар талаас нь шүү. Дандаа баруун гар талаас нь буюу магнан талаас нь малгайг нь өмсөх нь байна тийм ээ. Нөгөө энэ зүүн гар дээр байсан малгайгаа ингэж аваад за ингээд малгайг нь өмсгөлөө. Залуу бүх Сүхбатуулаа. За энэ яг ингээд нөгөө цол дуудаж байгаа юм шиг байгааз. Тэгэхээр яг биднэрт 1-2-ын давааны турш маш олон бүх гарч ирж байгаа учраас хоолойны дасгал болж өгнө гэсэн үг. Тэр бүхний хэмбэс миндан Сүхбат гарлаа. Миний шавнар дундаас улсын засвал 2, улсын дэд засвал одоогоор 4 засвал төрөн гарсан байгаа. Шавнараасаа дагуулж яваад бас туслах багш хийлгэх юм бол дараа нь эднэр маань өөрснөө бас сургагч багш болоод өөрсдийнхөө суманд очиод сургалтаа явуулах. Өөрснөө дараагийнхаа ингээ шавнарыг бэлдэх нөгөө яг өвлөн уламжлах гэдэг маань ингээд шатндаа явдаг учраас илүү их давуу талтай болтой. Тэр бүхний хэмбэ сумын за мөн хэртэн гарлаа. Бүх хоёр маань одоо бүхөө аваад үзье.
За хоорондоо та нар маань жоохон зайтай. Дундуур ч нөгөө бүх дэвнэ гэсэн ойлголттойгоор хоорондын зайгаа авна. За бүх маань явлаа гарлаа. За бөхөө сайхан тохоон доороос нь тосоод авна. Зүйтэй. Тэр бүхний хэмбэ сумын за бүхэрдэн гарлаа. Шавнар маань аймаг сумандаа цоллоод амжилт гаргаад ирэхээр бас баг өөрөө амжилт гаргаснаас илүү их гоё баярлалтай юм билээ. Нүүдэлчин дэлхийн соёлын наадам манай хоёр шав маань одоо бас шилдэг өвлөн суралцагч гэдэг бас шагнал авсан. За тэгээ эднэр маань бас аймагтаа ингээд морины цолыг гэхэд л насаар нь одоо хуваарлж аваад дуудсан. За тэгээ сумынхаа наадам дуудсан. Зарим нь ирж улсын баяр наадамд Баян хотоодны даагны цол дуудсан. Уяачдын баяр дээр сонгуул насны цол дуудсан гэд. Ингээд шавнар маань яваад ирэхлээр багш нар маань надад ийм сайхан зүйлийг зааж өгөө. Тэгээ би энэ хүүхдүүдэд ингээд дэлгэрүүлж гин гэдэг утгаараа илүү их баярлах, бахархах тийм сайхан юм да. Ингээд тавьчихна. Тэр заавал энэ гарч ингэж явах хэрэггүй заяа. За тэгэл. Сумын за бүхэрдэн давлаа. Оо маш сайн. За анх нөгөө амар сандраал гацаал тэгээд нөгөө хэмсгаага яаж чадахгүй зөв авч чадахгүй тэгээд энэ дунд нь гацаанд хоолоо хүндрээд байсан учраас тэгээд одоо бол гайг болцсон байна. Сум болон овооны наадмуудаар би хвчлэн золцсон. Хуучин болвол тэр тухайн бүхийнх нь өөрийнх нь одоо тэр хийж байгаа мэх барилдж байгаа барилдааны онцлог бие хаанаас ахуулаад тэр бүхэд одоо хурдан шалмгаа, хуурнын шуугагч гээл одоо ингээд өөр чимэг өгдөг байсан байгаа. Дээрээс нь нөгөө нэг шашинтай холбоотой байсан учраас шашин төрийг одоо мандуулагч тэр одоо ноёнт нь ламт нь таны бүх гээл те оройн дээд очирваан гээл нөгөө баахан ноён ламаа ингээл цолж яснаа л тэр таны шавийн бүх гэдэг ч юм уу ингэж бас явдаг байсан байгаа. Тэгээд нөгөө нутаг ус нь цагаан эргийн гангатаар нутагтаа далаа цэрэн гэдэг шиг тийм ээ. Аль хошууны Түшээд хан аймгийн Дархан чин вангийн хошууныг тэр мөрн ингээ ордог байсан. Одоо бол бид нар нөгөө орчин үеийн аймаг сумаараа явж байгаа шүү дээ тийм ээ. За тиймэрхүү бас зүйлүүд байна. Зарим нутагт цол дуудах хүн байлаач дүрм жаяга баримтлан дуудах нь цөөн. Бүхийн цол дуудахад тусгаалan тогтоосон дүрм загвар хиллэг байдаг байна. Чэтвхэмарун талэнжгөртөга Голтаймгин төнкөл суминграт залуухан схэгамдан авч Алан думын адамчтэй хангамын уран мэхэрл дуулан гэж Үнэн хүчиг үзмэрлдэг вэ Зун талын асуулууд сонсоод Бүрэн Монгол улсын ардын өвсгөлн түүхэн яруу алдарт 105 жилийн ой За хүүхдүүдээ саяхан хоёр ахыхаа дуудахыг анхааралтай сонссон ойлгосон тийм ээ. За одоо хэдүүлээ хоёроо зүүн баруун талын одоо засварлууд болоод бүхийгөө цолыг дуудъя. Баруун талын засварлууд сонсоод бүх амлия
алдах хэрэг байхгүй. Бүхийн цол ч гэсэн нэг дуудаад би алдчихлаа. За дахиад эхлэе гэсэн юм бол байдгүй учраас нэг дуудаал явсан бол яг тэргээрээ дуудаал дуусдаг. Тэгэхээр нэг бүхийн цол дуудаад дуусах, нэг морины цол дуудаад дуусах, нэг үгээр хэлэх юм бол тэр цоллоочийн хувьд цор ганц л одоо бүтээл гарч идэг гэх юм уу. Одоо ингээд дэлгэцэн хадгалагдаад үлдэж идэг гэх юм уу. Тийм онцлогтой. Мандан бадрах машуу гайхам шигтэй өргөө туудууч ундран жиргин басраа. За одоо манай цоллоочд маань хадаг, за цулбуур зэрэгээ гаргаад хэдүүлээ. Одоо морины цолоо дуудаж эхлэе. Баруун гартаа сайхан ингээд жолоо цулбуурыг нь барьж байгаа мэтэр ингээд барьчихна. Яг шууд чигээрээ бол юм биш шүү. Нэг жоох ингэсэн байдалтай тийм ээ. За тэгээд мороо цоллохдоо одоо хажуудалд чинь одоо цоллуулж байгаа мордуучийг нэ зогсож байгаа учраас тэр мордуудаа хараад уралдаж ирсэн тэр уралдаанч хүүхдүүдийг нь хараад за тэгээд наадамч олноо сайхан хараад ингээд нүрийн баясгалантай сайхан өөртөө итгэлтэй ингээд сайхан чөлөөтэй дуудаж болно. За мөн дээрээс нь багш нь одоо энэ цулбуур бэлдэж ирсэн байгаа. Энэ маань ямар учиртай вэ гэхээр одоо сүүлийн үед нөгөө уралдаж байгаа мордууд маань зөвхөн одоо нөгөө нэг жолоотойгоо уралддаг болсон. Тэгээд наадмын одоо талбайд орж ирээд цэнгэлтгэд орж ирээд цоллуулах гэхээр нөгөө жолооноос нь ингээд татахаар бас богиндоод тийм ээ биднэрт бас цол дуудахад нэг жоох юм хазаах ч юм уу тийм байдаг учраас энэ одоо цулбуурыг одоо сайхан тэр түрүү морныхоо хазаарнаас сайхан хийгээд за тэгээд энэ одоо цулбуураа ингээ сайхан бариад алтан жолоог нь өндөр төргөж алаг хоёр нүдийг нь тормолзуул ингээл цолонд байдаг штэ. Тэрэн шиг одоо ингээ сайхан жолоог нь өндөр төргөж цоллож байгаа маягаар ингээд цоллох юм аа. Инээ хөргөн үлгүүдийг шинжилвэл эзэн Чингис хааны 92 загалайтал хурц дөрвөн дуурай гараан захилгааныг үйдэл мэд туртал хүй цагаан доостой хулан дахин адил дэгсэн урсан отнатын чүтэ хадун хурасан ухангийн гата хурдсан үлгүүдийг урсан хөгнөсөн батар исэн эзэн хөдлөмрийн батар ягараа төрүүлдэг утмаараа нүгдэг толмогнаатай тарган байгаа өргүүдэн цоллуулагч оти дээр хурдан сайхан хөлгүүдээ аймгийнхаа сонгомол дунд шүтлэн насны мордын цол. Тэгээ даагны цол дуудаж яхад их насны цолны үг ч оруулж болохгүй гэдэг шиг яг насанд нь зориулсан үг хэллэг чимэг эдрийг хэллэг хэвээр. Улсад цолж байгаа студионоор орж ирж байгаа нь их гоё харагдаж байгаа учраас би ер нь сурж өөрийгөө хөгжүүлэе гэж бодсон. Төв аймгийн замар сумынхаа 101 жилээр дааг цоллоод тэгээд дараагийн жилд нь энэ жил 102 жилээр сумынхаа наадмын бүх насын цоллсон. Дөвчнийхээ дээл хувцсыг тэгээд өмсөд тэгээд мордыг цоллохоор өөрөө айрагдсан юм шиг санагддаг. Тэмүүлэг хараад гой цолдог хөгтөн даа гэд бодож ирсэн. Өнгөрсөн зуун дээр тэмүүлэн гэдэг үг хараад би ер нь ингээд цолоороо яваад тэгээд улсын наадам цол дуудаж үзнэ гэж бодсон. Баянгор аймгийн Үлзий сумын Харьяатан морь цоллоож Туулбаатрын тэмүүлэн дуудана.
Тэмүүлэн гээд хүүхэд маань болохоор яг миний тэр морины цолны багш Хүрлбаатар багшийн маань шав байхгүй юу. Тэгээд тэмүүлэн хүүхэд тэгж гоё улсын наадам цол дуудснаас болоод нийгэмд одоо энэ морь цоллоочд, энэ бүх цоллоочд, энэ цоллооч хүн гэдэг ойлголт бас нэг төвшөнд одоо ахиж тийм ээ. Тэр хүүхдийг хараад хүмүүс энэ хүүхдүүдэд сургалтанд хамруулах нь хүртэл одоо нэмэгдэж ийм сайхан болсон. Уртаа сайхан нуруу харaanагдаж удам хөндийг дүүлэндэгдэж хүчрэгдрүүн дуурайгаар газрын хөрсийг англандэгдэж хаяар мөнгөн хошуугаар хазаарууга хайландэгдэж хальсан хоёр чихээрэ харин бараг хатхандэгдэж энэ хөөөр цэнгэл наадам дөрүүлэн эрэх алтан амсартай мөнгөн дотортаа хундагтай харгэрвэн мэдта лажингарвэн цолнэгэрвэн зүгтэй хүрээлүүлэгч асаар тэнгэрийн доролдор цолоон дуудуулагчин хөлөг морны хүчин чадлын гайхуулагч хүм болгоны сэтгэлийг бэлсгуулагч эдгээр тодоо магна торгон жолоо тодоо магна бат сайхан төвшин дрэ бат эдрэ хөлгөөтэй Агийн гоё явчих гээ. Саяг шиг одоо өшөө сайхан ингээд ширгээгээ дуусгах шүү заа юу. За. Бүгшээ би нэг юм асуучлаа. Одоо ингээд морь бүхийн цолон дээрээ өөрөөр ингээд юм нэмээд цолж болох болов? Болгүй яг хаа. Жишээ нь одоо азарган дээр ихэд ижил олноо аривжуулсан тийм ээ. Магтаж баршгүй эрдэмтэй, мандуулж оршгүй үзэсгэлэнтэй гэл гой гой үгнүүд байдаг штэ. Тэр мэтлэн гээд яг азраг бол азраганд нь тохирсон гоё үг олоод зохиогоод ингээ оруулж болно. За жишээ нь одоо бүр дээр үед бол үржин ханд гэдэг одоо мундаг ерөөлч магтаалч хүн болвол морины цол ингээ зохиосон энэ бол үржин хандгай одоо хөвлбөр юм аа гэл байсан. За тэгвэл тод магна гэд каноны одоо төгсгөл та нар морины цол дуудаж байгааг сонсч байсан бах тийм ээ. Тэр гэхэд л бас нэг юм хөвлбөр байх жишээтэй. За одоо сүүлийн үед бол түрүү хэлсэн нөгөө багш Хүрлбаатар багш ингээд зохиож юм тийм ээ. Даагны цол саяын та хэдийн дуудсан цолыг ингээд зохиож байна. За мөн дээрэс нөгөө морины цолныхоо толгой хэсэгт тийм ээ. Одоо тухайн нутаг орных нь уул ус тийм ээ. За мөн уралдаж байгаа одоо тэр мордын зам харгуу ямар одоо голын ус тохойг тойроод тийм ээ ингээд ирж байгаа юм тийм ээ. Тэрийг нь бас ингээд дунд нь 2-4 мөрт ингээ оруулаад өгөх юм бол илүү гоё болох. Тэр наадамчин олонд бүр их таалагдах. Энэ бол яг цоллооч хүний өөрийнх нь одоо ур авьяас л мэднэ гэсэн үг. Тэгэхээр чөлөөтэй та нар маань сэтгэн бодож яаж энэ цолыг гоё дуудвал илүү ард түмэнд хүрэх вэ? Яавал миний гэсэн өөрийн гэсэн одоо цолны хөвлбөр бас гарах вэ гэж бас бодож болно тийм ээ. За ийм байдаг шүү хөлтөд. Хотын хүүхдүүдэд л ханд чилмээр байна. Манай хөдөөнийхэн бол яг нэг ганц хагас сугасныг мэдээд авах. Хотын хүүхдүүд бол одоо тэгэл ихэнхдээ интернет тоглоом руу анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд одоо Монголынхаа өв соёл, морь бүх цоллох 93 наадам руугаа төхөө тэгээд өв соёл нь яг яадаг, бүхэн цол дуудахтаа яг яадаг юм байна. Зурагтаар хэрвээ аав ээж нь үздэг бол яг яаж бүх цолж яах гэдгийг бас сайн хараад ер нь бол өв соёлоо сайн цааш нь дэлгэрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Өв соёлоо дээдлж тэгээд цаашдаа хүн бүхэн тарааж улам их хүн энийг сурах болтгой гэдэг. Дэлгэрүүлж тараах бодолтой байгаа. Би ер нь том болоод бас цэрэн давг хичээл ингээд энэ тэнд очиад заагаал яваад байна гэж боддог шин. Энэ сайхан ханга дэлхий маань баян хүн бууж баймаар баатар хүн сууж баймаар богд эзэн заларч баймаар бурхан багш морилж баймаар байгалийн сайхан зөвцөлсөн баян сайхан нутгийн хаан гэдэг ч юм уу те.
Тэгээд тунгалаг туулын түргэн урсгал даршаанаасаа ундаалсан гэд энэ нутаг усныхын тэр ус ургамал тийм ээ тэр уул хангаа нэрийг нь сайхан ингээд дурдаад оруулаад өгöd яваадах юм бол илүү гоё. 19 онд дүүн шоу алзан бүтрэхэд бас юу тий. болсон. Одоо тэр 19 оны улсын баяр наадамд шоу алзан гэдэг мөр төрүүлж ирж байгаад одоо бүдэрж унаа. Тэгээд дахиж нөгөө цагдаа хүүхдийг мордуулаад ингээд нааша орж ирэхэд багш нь золж ирсэн шүү дээ. Тэгээд тэрийг багш нь хараад бас нэг 4 мөрт тэнд нь бас оруулж өгч ирсэн байхгүй. 100 метр тасран тарлан төрүүлэн ирэж яваа зурхай дээрээ жаахан саатаж наадамчин олноо өндөл зүүлэн нулимсыг нь мэлмрүүлэн нэхэн уралцаар гээд ингэ явжсэн. Тэгэхээр бас одоо бол яг нэг 2-3 минутанд багтаагаад морины цолоо та хэд өөрсдөө бас сайхан ингэ зохиогоод ингээ бас явж болно. Тэгээд одоо энэ хүүхдүүдийн маань ээж аав гэрийнхэн гэр бүлийнх нь бас их гоё дэмжиж өгч болж чадж нэг сайхан урам өгчөөж бас хүүхдүүд маань хахиж дэвшиж байгаа. Бид нэр дараагийн тэр одоо сайхан одоо өвлөн уламжлагчид цоллооч тэгэл төрүүлэн гаргахын төлөө бас явж байна да. Өвлөн уламжлах цэрэн даваг морь бүхийн цол дуудах нарийн жигжайгийг шавнартаа өглөөж зөвхөн дуу хоолой бус ёс уламжлал бахархлыг ч давхар дамжуулсаар иржээ. Сүүлийн жилүүдэд энэ өвийг хүүхдүүд ихээхэн сонирхож байгаа юм. Өв соёлоо мэдээ өвлөн уламжлал.